Тэнгис төөрн гэдэг яг хэр аимшигтай вэ? Зөвхөн өсгөлөн цанга хүйтэнтэй тэмцээд зогсохгүй. Догшин акулын гинтийн дайралтаас ч болгоомжлох хэрэгтэй. Гэвч энэ бүхэн хамгийн өхлийнх нь биш. Эцэс төгсгөлгүй ганцаардал нүд жилтэл хүлээсэн цөхрөл. Хүнийг хамгийн их тарчлагдаг ир юм. Энэ бол 2026 онд гарсан. Бодит явдлаас сэтгүүлсэн итгэлийн оч кино. Гол дүрийн үйлдэл далайн ослоос өөрийгөө аврахын үлгэр жишээ гэмээр. Ийм төрлийн кинонд дуртай бол алгасаж огт болохгүй. Нэг мэргэжлийн Америк хөлбөмбөгийн тоглогч байв. Хэдий аль хэдийн нөөцөд шилжсэн ч тэр хідэн багийн нөхдөдтэйгөө хамт биеэ чирэгжүүлэх зуршлаасаа салаагүй байлаа. Бүгд л зөвхөн хүчтэй бие. Гинтийн аюулыг давж чадна гэж итгэдэг байв. Гэхдээ тэд санаагүй. Амь насны сорил яг ингэж гинэт ирнэ гэж. Тэр өдөр нэг өөр 3 багийн нөхдөдтэйгөө далайд загсчлахаар тохиролцов. Явахын өмнө том биетэй Купер баг зэрэг төгссөн янзтай хэлв. Цаг агаарын мэдээгээр орой хүчтэй шуурга болно гэсэн. Тэд үдээс хойш 4-өөс өмнө буцах ёстой байлаа. Гэвч хинч үүнийг тоосонгүй. Эцсийн эцэст зай өөрсдийнх нь байсан. Хүсвэл хизээж буцаж болно шүү дээ. Эхэндээ нэг нар зөвхөн эрэг хавийн усанд шидэж байв. Даанч олсон нэг их олигтой байсангүй. Купер нутгийн алдарт загсны газрыг зорих санал гаргав. Тэнд загсны төрөл зүйл илбэг. Гэхдээ зайн жаахан хол. Бусад нь дуртайа зөвшөөрөв. Ингээд хурдны завь дахин хөдөлж задгай тэнгис рүү хурдлав. Очих үед аль хэдийн үд өнгөрөхдөгчээ. Купер чадмагхан зангуугаа шидэв. Магадгүй шуурга ойрцсны нөлөөгөөр нэг л чихүүн санагдаад байв. Тэр өөр дээрээ салхи усны хамгаалалттай зузаан хүрэн өмсөв. Яг энэ санамсаргүй үйлдэл түүнд гамшигын үед хэдэн хувь илүү боломж өгсөн юм. Мэдэгч үгүй байтал тэнгэр аажмаар бараантаж эхлэв. Купер шуурга яг ирэх гэж байгааг ойлгов. Тэр бүгдэд хэрэгслээ хураагаад буцъя гэж дохио өгөв. Гэтэл яг тэр мөчөд осол гарч ирлоо. Зангуу нь юунд ч юм тэгэлчихсэн байв. Яаж ч татсан огт хөдөлсөнгүй. Үүнийг харсан бусад нь ч бас яран ирж туслав. Гэвч бүгд нээлж хүчээ өгсөн ч тэгэлсэн зангуу өчүүхэн ч хөдөлсөнгүй. Бид хүчтэй шүү дээ. Нэг тэнгэрийн хаяа руу нэг харав. Зүрхэнд нь нэг л төгшүүр төрөв. Тэр бүгдийг хурдлаарэ гэж шавдуулав. Купер яаралтай нэг арга бодож оллоо. Тэр нь зангууны осны нөгөө үзүүрийг завинд бэхлэх. Тэгээд мотороо асаах байв. Хурдны завины хүчээр зангууг хүчээр суулчих санаатай. Гэвч тэдний мдээгүй зүйл нь зангуу далайн ёроолын аврах чулуунд хавчуулагдсан явдал байлаа. Түүнийг ердөө хүчлээд хөдлөх боломжгүй байсан. Үр дүнд нь завины хамар өндөр өргөгдөж. Яг тэр үед аврах давлгаа дайрч ирэв. Завин дээр байсан бүх хүн шууд далай руу шидэглээ. Хүмүүс ээлж дараалан уснаас толгоогоо цохиулахад их байдал маш ноцтой болсныг ойлгов. Бүх зай усан дээр хөмөрчгсөн байлаа. Одоо зангууны осыг тасалсан ч тэд явах ямар ч аргагүй болсон байв. Одоохондоо хамгийн яаралтай нь завийг эргүүлж босгох байв. Даанч тэнгисийн мандал дээр хөвж байсан тул 4 хүн хүчээ нийлүүлсэн ч бараг хүрсэнгүй. Дээрээс нь дотор хоосон хэсгийн сорох хүч нэмэгдэж ийм том завийг тэд огт хөдөлгөж чадсангүй. Купер зангууны ос тэгэлчихсэн гэж бодов. Тэр ус руу шумбан орж усыг оллоо. Тэгээд сенсээр нь таслахыг оролдов. Даанч хидэн удаа оролцсон ч завины их биеийг хөдөлгөж чадсангүй. Бүгдийн сэтгэл тэр дороо хурч орхив. Анзаарах зуур тэнгэр харанхуйлж эхлэв. Цаг агаарын мэдээгээр хэлсэн шуурга ирхэн тэр байлаа. Ингэж байсаар байвал гарцаагүй өхнө гэдгийг нэг ойлгов. Яаж игээд өөрсдийгөө аврах арга олох ёстой байв. Купер гүнзгий амьсгаа авав. Тэгээд толгоогоо доошлуулан ус руу шумбав. Тэр ачааны хэсэг рүү орж хэрэгтэй юмс авах гэж байжээ. Гэвч удалгүй усан дээр хөөс олноор бүргэлэн гарч ирэв. Чухал хэрэгсэл бүхэн битүү тасалгаанд хадгалагдаж байжээ. Хэрэв хаалгыг нь нээвэл их хэмжээний далайн ус цутган орно. Тэгвэл тэдний энэ төр хорогдох газар живж мэднэ. Нэг Куперийг битүү тасалгааг нээхээс нь зогсов. Харин агуулгаас аврах фантазнуудыг гаргаж ир гэж хэлв. Түүнийг өмсвөл ядахтаа арай тайван болно. Аз болоход Купер бас 2 дохионы пуужин олжээ. Гэтэл удалгүй ойр хавьяас усан онгоцны дохио сонсогдов. Тэд ойртож буй хөлөг байна гэдгийг ухаарлаа. Нэг огт эргэлзэлгүй 1 дохионы пуужин асав. Төд удалгүй халуун улаан гэрэл тэнгэр өөд хөөрөв. Бусад нь ч бас урамшин хамаг чадлаараа хашгирцгаав. Даанч тэр хөлөгийн осолцсон хүмүүсийг анзаарсангүй. Тэр бүгдийн гордлого дүүрэн харцыг орхин асран одов. Гүн хар цөхрөс зүрх рүү түрэн орж ирлээ. Нэг тасралтгүй бүгдэд зориг өгсөөр байв. Тэгтэл гар утаснууд нь бас хадгалах шүүгэнд байгааг санджээ. Тэр гүнзгий амьсгаа авлаа. Дараа нь дохионы пуужингаа атгасаар ус руу шумбав. Энэ удаа түүнд гэрэлтэй байв. Нэг гар утаснууд байсан үр өвчийг амжилттай авч гарч ирэв. Уснаас хамгаалах уут нь бүрэн бүтэн байлаа. Бүгдийн гар утас ажиллаж байв. Гэвч удалгүй тэд харамсалтай үннийг ойлгов. Энд задгай тэнгист ямар ч сүлжээ байсангүй. Нэг бүгдийг яаралтай утсаа унтраа гэж зөвлөв. Ингүүл цэнэг нь дэмий барагдахгүй. Гэтэл гинэт аврах давлгаа дайрч ирэв. Бүгд ус руу шидэгдэн унав. Тэдний хамгийн их айж байсан шуурга иржээ. Нэг тэргүүлэн дахин завь руу авирч гарав. Одоо л хамгийн тэсвэр сөрсөн мөч эхэлж байлаа. Галзуурсан салхи адар бороо ээлжилгүй биеийг нь нүдэж байв. Амьсгалах хүртэл туйлын хэцүү болов. Гинэт эргэн тойрон аимшигтай нам гүн болов. Борооч хүртэл шидтэй мэт алга болчихлоо. Бүгд цочин ийш тийш харцгаав. Тэгтэл тэнгэр нүмерх мэт аврах давлгаа өөдөөс нь хуйларч ирж байлаа. Хэдэн минут өнгөрсний дараа л нэг болон бусад нь арайхийн усны мандал дээр гарч ирэв.
Энэ удаад бүр тэр хөмөрсөн завж хаашаа хийснийг мэдхийн аргагүй болжээ. Бүгд сандран эргэн тойрноо самнан хаяв. Аз болж хэн нэгэн холгүй байгаа завийг олж харлаа. Тэр л тэдний амьд үлдэх цорын ганц найдвар байв. Хэрв далайн усанд ингэж удаан хөвсөөр байвал тасралтгүй алдагдах биеийн дулаан хэнийг ч үхэлд хүргэнэ. Вильям завин дээрээс тасралтгүй орилж байв. Бусад нь дуугаар нь зүгээ баримжаалав. Эцэст нь тэд азар 9 минут завин дээрээ дахин гарч чадлаа. Гэвч Куперийн байдал огт өөдрөг харагдсангүй. Амандаа юм бовтнож өөртөөгөө тасралтгүй ярьсаар байв. Заримдаа бүр чанга хашгирч орлоно. Нэг энэ нь биеийн дулаан алдагдсны шинж гэдгийг шууд ойлгов. Тэр өчүүхэн ч эргэлзэлгүйгээр сүүлчийн дохионы гэрлээ асаав. Энэ л одоо дулаан өгөх цорын ганц арга байлаа. Харамсалтай нь Куперийн байдал дээрдсэнгүй. Бүр бусад нөхөд рүүгээ улаарын дайрч эхлэв. Тэд сандран түүнийг арай хийж хүчээр дарж тогтоолоо. Борооны тусал улам шивүү асгарна. Нэг Куперийн амийг хүчтэй ангаалгаж цэвэр ус уулгав. Куперийн байдал арай дээрдэв. Энэ үед Никийн хідэн хүний ар гэрийнхэн ч мөн сандарч байлаа. Уг нь энэ үед тэд аль хэдийн гэртээ ирсэн байх учиртай. Гадаа хаадар улам ширүүсв. Гэтэл гар утас нь одоо болтол холбогдсонгүй. Нэгэн эргүүлийн ажилтан ирэг дээрээс Никийн машиныг олж харжээ. Өмнөх туршлага нь түүнд ийм тэнгэртэй үед тэнгист гарсан хүн аль хэдийн бутсан байх ёстойг хэлж байв. Тэгээд хэрэг нэг л биш байгааг ойлгов. Ингээд энэ тухай эргийн хамгаалалтад мэдээлв. Яг энэ үед Никийн эхнэрийн өгсөн дуудлага ч бас орж ирэв. Тэр нөхөр нь 3 найзынхаа хамт тэнгист загсчлахаар гарсан. Одоо хүртэл эргэж ирээгүй гэж хэлв. Хариуцсан хүн Ахмад Джейсны царай барайв. Тэдний суусан хурдан зав. Ийм шуургатай цаг агаарыг хичнээн бие бэлтэр сайтай хүмүүс байсан ч үргэлжилсэн хүйтэн тэдэнд элдв завөр авчирна. Гэхдээ тодорхой мэдээ аваагүй цагт Ахмад Джейсэн бүх хүчээрээ аврах ажиллагаа явуулах ёстой гэж үзв. Түүний тушаалаар нэгэн жижиг тагнуулын онгоц мөн нисдэг тэрэг шөнийн тэнгэр өөд аажмаар хөөрөв. Гэвч энэ үед үзэгдэх орчин бараг тэг байлаа. Шөнийн харааны төхөөрөмж ашигласан ч тэд далайн мандлыг тод харж чадахгүй байв. Дээрээс нь хувингаар цутгах мэт аадар бороо. Хүн болох нь өвсөн дундаас зүү хайхтай адил байлаа. Ахмад Джейсэн Никийн эхнэрээс байршил тогтоох ямар нэг зүйл байгаа эсхийг асуув. Тэр үед нисгчээс мэдээ ирэв. Салхины хурд улам нэмэгдэж байна. Хөмөрсөн их давлгаар адрыг ч ажиллагаагүй болгожээ. Тэр цааш хайлт үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзв. Ахмад ухрах тушаал өгөх гэж байтал Никийн эхнэрийн талаас эцэст нь сайн мэдээ ирлээ. Тэр загсны хөвгүүрийн байршил тогтоогч олжээ. Дээр нь нэгэн цуваа солбицол харагдаж байв. Тэр нь яг Никийн тавьсан хөвгүүрийн байрлал байлаа. Нисдэг тэрэг тушаал амгацаа. Хөмөрсөн завины зүгт шууд нисв. Харин энэ үед Ник нар догшин давлгаан дунд амь тэмцэн зүтгэсээр байлаа. Энэ үед зөвхөн Куперч биш. Нөгөө нэг нөхөр Кори бас биеийн дулаан алдагдах шинжтэй болов. Хурдан зав агаарт хийсэх навч шиг ийш тийш савлаж хаяа нэг хүн далаад унчихна. Гэвч энэ удаа Кори дахиж гарч ирж чадсангүй. Ник завин дээр сөхрөн байж тасралтгүй бархирлаа. Гэвч түүнд хариу болсон зүйл нь зөвхөн төрлөх далай байв. Гинэт тэнгэрээс машины нүргэлэх чимээ сонсогдов. Бүгд нэгэн зэрэг цочив. Тэд нэг нисдэг тэрэг өөрсөд рүү хурдтай ойртон ирж явааг харлаа. Гэвч энэ хурдны зав дэндүү жижиг байв. Долгионы цалианд бараг харагдахгүй шахан байлаа. Нисдэг тэрэг дээр нь хид хид эргэлтэн тойрсон ч Ник нарыг огт олж харсангүй. Эцэст нь дэслэгч Джейсэн ухрах тушаал өглөө. Учир нь өмнөх туршлагаас үзвэл эдгээр хүмүүс хөлөгтэйгөө хамт далайн ёроолд живсэн байх магадлал өндөр байв. Гэхдээ тэр үүгээр бууж өгсөнгүй. Харин ойролцоох тэнгисийн бүсийн бүх хөлөгт мэдэгдэж далайн мандлыг ажиглаж өгөхийг хүсв. Гэвч хичнээн чармааж ирэн хайсан ч энэ үед Ник гуравт үлдсэн нь гүн цөхрөл байлаа. Гинэт дахин аврах давлгаа дайрч ирэв. Энэ удаа тэнхээ тасарсан Купер дахиж авирч гарч чадсангүй. Ганцхан шөнийн дотор одоо Ник, Вильям хоёрхан амьд үлджээ. Тэд далай руу тасралтгүй хашгирсаар байв. Купер хоёр дууг нь дагаад буцаж ирнэ гэж найдсан юм. Гэвч тэд дотроо маш сайн мэдэж байлаа. Нөгөө хүний өөрт алдсан байх гэж Ник Вильямд илүү юм өмс гэж ятгав. Хэрв энэ зузаан хүрэн байгаагүй бол тэрч бас мөстэй хүүтэн далайн усанд их хэмжээний дулаанаа алдах байлаа. Гэтэл гинэт зав хүчтэй савлав. Хоёул бие тогтонгууд эргэн тойронд нь хоёр авраг загас эргэлдэж байгааг олж харав. Ник загсны хайрцагт байсан өгөөш. Энэ аврагуудыг татсан гэж таав. Тэд зүгээр л завин дээрээ чимээгүй байхад болно. Эхэндээ Вильям айсандаа бүх биеэрээ сасгалж байлаа. Никийн ингэж тайлбарласны дараа тэр аажмаар тайвширч эхлэв. Никийн амьд үлдэх хүсэл маш хүчтэй байлаа. Тэр өмнө нь эхнэр хүүхэдтэй заавал амьд буцаж очиод уулсан гэж амласан байв. Тэр Вильямыг ч бас бууж өгөхгүй байгаасаа гэж хүсв. Хоёул бие тэврэн дулаацвал амьд гарах найдвар илүү болно. Тэр ширүүн шуурга өнгөрсөн ч далайн мандал дээрх давлгаа хിവэрээ догширсоор байв. Нэг хоёр үе далай руу шидэгдэнэ. Дахин гарч ирэх бүрт асар их тэнхээ барагдана. Ингэсээр байвал болохгүй Ник ойлгов. Тэгээд завины ёроолоос нэг ос олж ирээд хоёулынхаа биеийг завин дээр тогтоож уяв. Ингэвэл давлгаанд цохиулж салж хийсгээс сэргийлнэ. Тэр үед Никийн ар гэрийнхэн ч асуудал ямар ноцтойг ойлгож эргийн хамгаалалтын албаны офис руу бөөнөрөө орж ирэв. Үнэндээ ар гэрийнхэн шахаагүй ч өдрийн бороо наммагц. Тэд нисдэг тэрэг дахин илгээж үргэлжлүүлэн ирж эхэлсэн байлаа. Даанч нөхцөл байдал өмнөхтэй яг адил хിവэр байв.
Онгоц яг толгой дээгүүр нь ниссэн ч дохионы пуужингүй нөхцөлд тэднийг давсгаан дунд олж харах тун хэцүү байлаа. Найдвар дахин төрөөд бас л унтарна. Вильям завин дээрээ хөвтөд бараг нуурч унав. Одоо 20 гаруй цаг юу ч идээгүй байлаа. Тэгээд тэр нэг мөсөн аз туршихаар шийдэв. Ямартай ч үхэлтэй нүүр тулаад байсан юм. Нэг хичнээн хоригдсан ч Вильям ус руу шумбан орлоо. Тэр живж мэдэх эрсдлийг үүрээд битүү тасалгааг онгойлгож идэх юм гаргаж ирэхээр шийджээ. Вильям дахин уснаас цохоход тэр аль хэдийн нэг шил тамирын ундаа мөн нэг ууд чипс гаргаж ирсэн байв. Энэ бол ирч хүч шим тэжээс нөхөх хамгийн сайн их үүсвэр байлаа. Хоёул юм идэх зуураа уцаач бас асааж үзв. Даанчинд одоо хүртэл сүлжээ байсангүй. Гэтэл Вильям гинт урдаа нүд салгалгүй ширтэв. Өтгөн цагаан манан дундаас усан онгоцны бараа бүдгхэн цохож байлаа. Нэг анхаарлаа төвлөрүүлв. Харсан зүйл нь хий үзэгдэл биш гэдгийг тэр нэгтлээ. Тэгээд хоёул нэгэн зэрэг чухал шийдвэр гаргав. Тэр нь завнаасаа өсөрч буугаад урагш сэлэн хүрэх байв. Ямартай ч тэд энэ шүнийг давж чадахгүй гэж боджээ. Тэгэхээр ганц боломж дээрээ газаа үдсэн дээр байлаа. Гэвч удалгүй хоёул аимшигтай үннийг ойлгов. Урд байсан авраг усан онгоц улам холцсоор байв. Харин тэд өөрсдөө чигээж алдчихжээ. Бүр анх байсан хурдан заваач олж харахаа байсан байв. Нэг аргагүй биеийнхээ зөнгөөр эргэж арагш сэлв. Цааш хөөд сэлбэл усан онгоцыг гүйцэх ямар ч аргагүй байлаа. Аз болж тэд цаг алдалгүй ухаарчээ. Тэд завнаасаа хит холдоогүй байв. Дахин гарч ирсний дараа Вильямын ухаан санаа самуурч эхлэв. Саяхны тэр улаар л их тамир барсан бололтой. Тэр тавцан дээр тамиргүй хөвтөж байлаа. Амар минь дуусаж байсан үеийг их нэртэйгээ холбоод амандаа бовтнов. Хажууд нь зогссон Никийн царай шаналсаар дүүрчээ. Тэр дараа нь юу болохыг бараг таамагласан мэт байв. Вильям бүсэл хигээрээ уйсан олсоо тайлв. Түүний бодол бүхэлдээ зөвхөн тэнгис рүү үсрэхтэр байлаа. Тэр амьд үлдэх найдвараа аль хэдийн алдсан нь илт байв. Нэг хамаг чадлаараа оролцсон ч өгөхээр шийдсэн хүнийг аварч чадсангүй. Эцэст нь Вильямын бие эргэлдэх давлгаан дунд алга болов. Нэг тавцан дээр сөхөрч уйлхаа зогсоож чадсангүй. Түүний төрх хөшөж орхижээ. Ирээдүгээ бодогч зүрх хүрсэнгүй. Зөвхөн цагаас тасралтгүй урсаар байв. Анзаарах зуур шүнд нүмрэн иржээ. Нэг ухаан ормогцоо. Уртхан талд гинэт гэрэл анивчхыг олж харлаа. Тэр үүнийг хий үзэгдэл биш гэдгийг дахин нэгтэлжээ. Тэгээд хоолоогоо сүйтэл ам тэмцэн орлов. Гэвч тоо томшгүй бүтэлгүйтэл энэ удаагийн тусламж дуудах оролцогч хий дэмий гэдгийг түнд ойлгуулжээ. Никийн саяхан хөдөлсөн сэтгэл дахин намжив. Найдвар аль хэдийн үгүй болсон байлаа. Тэгэхээр урам хуурах зүйлч үлдээгүй. Хэр утсныг ч мэдсэнгүй. Тэнгэрийн хаяанд аажмаар цайвар гэрэл татав. Энэ нь Никийн тэнгист хөвж өнгөрүүлсэн. 37 дахь цаг байлаа. Түүний толгойд гэр бүлийнх нь дүр зураг үе жирэлцэн орж ирсээр байв. Тэр ир өөрийгөө туйлын хязгаарт хүрснээ мэдэж байлаа. Тэр бүсэлхийгийнхээ олсыг чимээгүйхэн тайлав. Давлгаатай хамт тэнгисийн ёроол руу живхэд бэлдэх мөчөд гинэт хажуугаар нь нэгэн хурдан зав өнгөрөв. Далайн аврах баг түүний мөрийг олжээ. Джейсон дэслэгч мэдээ амгацаа. Нин даруй нэмэлт хүч хийлгээв. Өөрийнх нь эргэн тойронд эргэлдэх зав нисдэг тэргийг хараад нэг нүдэндээ ч итгэж чадсангүй. Ингээд тэр яг л гайхамшигаар аврагдсан юм. Харин гэртээ бараг цөхөрч байсан Никийн эхнэр ээж хоёр нэг амьд байна гэсэн мэдээг сонсоод бараг зэрэг шахан баярын нулимс унав. Даанч нөгөө гурвын ар гэрийнхэнд эцэс төгсгөлгүй гашуудлал ногджээ. Ингээд итгэлийн оч киноны бүх үйл явдал энэ байлаа. Таалагдсан бол үргэлжлүүлэн дагаарай. Дараагийн удаа уулзъя.